Дархан аймгийн засаг даргын 2017-оос 20 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2019-оос 20 оны хичээлийн жилчнээр Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орж байна. Хуучнаар нийгмийн даатгалын байрны зориулалтаар ашиглагдаж байсан тус цэцэрлэгийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийсэн юм. 28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшнэ. Ерөнхийдөө бол яг шинэ цэцэрлэгээ бол бид нар яг нөгөө хүүхдийн хөгжил төлөвшил рүү ялангуяа нөгөө амьдралын алтан дүрмтэй биеэ даах чадвар зургах өөрийгөө одоо илэрхийлж чаддаг те өөртөө итгэлтэй байх энэ талыг нь бол дэмжсэн үйл ажиллагааг төлхөө явуулна гэж бодож байгаа. Бид нар цэцэрлэгийнхаа логог бас хийсэн. Логогоор бол бид нар бол ерөнхийдөө хүүхэд бүр аав ээж багшийнхаа хайранд аз жаргалтай өсдгөө гэдэг утга санааг илэрхийлсэн логог хийсэн. Үндсэндээ манай цэцэрлэг бол хүүхэд бүхний дуртай хайрын өргөө байх болно гэж бодож байгаа. Намрын энэ налгар өдөр үе таалгааны хийж байгаа тус цэцэрлэгчнэр 25 багш ажиллагсад ажиллаж байна. Хүүхэд багчуудынхаа сурч боловсрох орчин бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв Монгол иргэн төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байсан юм а. Манай охин одоо 3 настай дунд үе. Сэтгэл санаа сайхан байна, шинэ цэцэрлэг токно оруулсан. Би ч сэлэнгийн төнхлийн энд шилжиж ирээд жил болох гэж байна. Тэгээд окно хөөцөлж өнөөдөр шинэ цэцэрлэгт оруулсантаа маш их баяртай. Өнөөдөр зэхүү маань ингээд цэцэрлэгтээ орж байна. Энэ шинэ цэцэрлэг үйл ажиллагаа бидний сэтгэлэх ханамжтай байгаа. Тэгээд шинэ цэцэрлэг нээдэж маш олон хүүхдүүд ингээд гэртээ биш цэцэрлэгтээ ингэж ирж байгаа хүүхдүүд тохиомоос маш их баярлж байна. Цэцэрлэгийн орчин бас ямар хуу багш нарын сайхан байна. Бидний догчлолын үеэр ирж ин тэр энэгээр бас ажилт хийж багш нартай энэ тусалж байсан. Ер нь их сайхан байсан. Хамт олж сайхан бүрэлдэж байгаа гэж би бодож байгаа. Энэ цэцэрлэг цэцэрлэг манай хаахад явж байна. Шарингуудаас энэ жил нүүж ирсэн. Тэгээ ахлах бүлгэд орж байгаа юм. цэцэрлэгийн орчин бас ямар хуу шүү. Багш нарын хувьд өнөөдөр бол анх удаа танилцж байна. Орчин бол цэвэрхэн байна. 5 дахьтай. Энэ хичээлийн жилд Дархан сумын 5 цэцэрлэгийн 600 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл баригдаж байгаа бөгөөд 650 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг шинээр ашиглалтанд орох юм байна.